Амьдрал буцалж хүмбэр өөр өөрийн хувь заяан донд алхалсаар тэд инээж, тэд гомдон баярлаж, тэд аархан омгшиж, тэд гонин уйтгарлаж, тэд баяр хөөрөө багтаажадан алхалсаар цаг хугацаа илэгдэн хуучирсан ч маргаашийн тэнүүн нар өд тэд тэмүүлсээр Сүргэлэг хүүлнээс морины нулимс шиг бураасгарч, сүмийн дээвэр дээрээс хүний нулимс шиг тусна. Тэнгэрт хийл шиг шувууд нисэлдэж, газарт гитар шиг навчсан аяа намар гэж. Би өөрийгөө бичгэн гэж итгэдэг. Хэрвээ би итгэхгүй бол би өөрөө хинч биш болж явна шүү дээ. Тийм юу ч хийж чадахгүй. Асаж дүрлцэх гээд байдаг залуу насан дээр омгшин хөөрч яваж өчүүхэн байхыг тэр хүснэ. Өчүүхэн байна гэдэг агуу ихийн үүд хаалга хэмээн боддог залуу наригч энд байна. Тэр хэн бэ? Хүн гэдэг чинь хамгийн сонио амьтан шүү дээ. Хамгийн гайхамшигтай гээд хамгийн аимшигтай амт гэж дотор боддог. Хүн гайхамшигтай байж чадах юм бол олон хүмүүсээ гоё гэрэлтүүлж чад. Асаач чад. Хүн харанхуй байх юм бол мөн ч олон хүнийг харанхуй л та. Ер нь хүний сэтгэл зүрхэн дотор гэрэл асаахаас илүү харанхуй болгох. Тэр сүйдэртүүлэх хурдын амархан юм байна гэж дотор бодож. Тэрнээс айдаг юм. Мөрөө давсан урд усын шилгээж ажлынхаа зүнхийг ташаан дээрээ тонгоочулан алханга ганц нэг хэн шүлэг хэлж эх орныхон хөгжлийн тухай санаачран ярьдаг завхан нутгийн угуул цэл залуухан найрагч. Энэ бол оюун чимгийн цэн даюуш. Зөөр жоохон эмзэг хүмүүс байдаг юм болов гэж боддог шүү дээ. Мэдрэмтгий. Тэгжээж одоо аливаа зүйлийн гоо сайхныг аливаа зүйлийн гоё хэлбэрийг олж иж нөгөөдхөө үгээр зорж ингэж зурж бүтээдэг. Хэрвээ тийм нарийн имийг олж харах нүдгүй байсан бол энэ ертөнцийн дээр яруу найрагч гэж хүн байхчгүй. Яруу найрагч гэдэг үг аль ч улс үндэстний үгийн сан байхгүй байна. Би тэгж боддог. Тэр уран бүтээлч болохын тулд эхлээд хүн байхыг хичээж яваа. Өрөвдөх хайрлах эмтрэх сэтгэлтэй уран хүзэл баг эрхэм чанаруудыг өвлөж дотроо нандинан хадгалж түүнийгээ бусдад түгээхийг ирмэлзэж яваа найрагч. Хүний сэтгэлд л гэрэл асаах л. Юусоо л ингээд үдшээрээ суугаад нэг хэдэн мөрөвч гээл ингээд зовоол ингээд хүний сэтгэлийг л ер нь зэнгүүлэх гэж л оролдож байгаа шүү дээ. Өөр ямар ч зүйл байхгүй. Одоо энэ шүлгийг юм уу энэ одоо номыг өчөөд ингээд над хэдэн төгрөг өгнө мөгнөс ерөөс тийм байхгүй. Утга зохиолынхныг, урлагийнхныг яагаад хайрлаад идэг нэндэл оршдог байх гэж дотор боддог шүү дээ. Хариу юу ч авахыг хүсдэг зүгээр хүнд өмхөхийг хүсдэг юм. Би ч гэсэн тийм байх гэж шүү дээ. Тэр амьдрал энгийн зүйлээс эхэлдэг гэдэгт итгэдэг. Сэтгэл доторх сэтгэлээс илэрхийлэгдэх хамгийн гоё шигтгэхнүүд хүний амьдралыг тэр чигээр нь чимдэг гэдэгт итгэдэг найрагч. Байгалийн гоо сайхан эмх бүсгүй хүний гоо сайхан хоёр л тустай зүйл гэж ойлгодог. Бадрангуул гэж хэлдэг. Зузаан хавцсан дотроо л дүүрэн юм бодож явдаг байхгүй юу? Нэг өөрийгөө чагнах экшен байдаг юм аа. Би тийм дургу. Намраас эхлүүлэлээр норж эхлэндээ. Сэтгэл минь одоо эмзэг гэх юм бол нэг жижигхэн юм лунж очиад байна үстэй эн чинь. Агуу их юм чинь байхгүй. Жаргал дээр дандаа байж идэг найзууд, зовлон дээр эзгүй байхын гонигтай. Нэр төрөөл хайрлж хамгаалах чухал гэж дотроо. Тэгээ өөрийнхөө сэтгэл доторхыг л нэгж их сан. Тэр хэн бэ? Хүн чанар байхгүй бол энэ хүний хөнгөхт хэцүү шүү дээ. Би өөрөө нэг айхтар хүн чанартай биш. Моо хүн гэж бас өөрийгөө боддог. Гэхдээ хүн чанар гэдэг юм чинь хүний хүн байлгаж байгаа юм шүү. Хүн чанаргүй бол одоо тэгэл юу гэдгийг тайгадгүйгээд л юу гэдгийг хад чулуунд амьдраад л энэ ан амтнаас ялгах юм алга шүү дээ. Яг нэг үгүй хэлэхэд бол манай энэ цаг үед бас над тийм ажиглагддаг шүү. Залуу хүний хувьд. Цэн даюуш хүний сэтгэлийн туйлд хурж үзэх юмсан гэж боддог.
Тиймдээ яруу найргийн ертөнцид эрт ханах биеийн тоох зэргээр өөрийгөө устгах чихгүй байх гэдэгтээ итгэлтэй явдаг найрагч хүн. Залуу нас бол их сонин цалгаатай, зугаатай цэнгэлтэй. Одоо юуг нь авах вэ? Хүннийг нь хэлэхэд би бас үзсэн. Бас найз нөхдөдтэйгээ энд тэнд очиж хүн амьтандаа танилцаж. За дарсны ширээний ард хүртэл сууж үзсэн. Тэр нь хамгийн сайхан гэртээ харих зам юм байна. А гэр бүл хувийн амьдрал гэдэг бол бидний амьдралын хамгийн чухал юм байна. Манайх тэгээ яг гэр оролт амьдардаг. Би тэгэл юуныхаа амралтынхаа өдрөөр дээл өмсчээл гадуур дотор жоохон ажиллаа их. Гэр бүлийн гэрийн ахуйн жоохон юм их надад их жаргалтай санагдав. Түүнд бас шунал бий. Тэр шунал нь их том бурхантай уулзаж олон 10 сая төгрөгтэй болох тийм хэлбэрт шунал огтоос биш. Зүгээр хайртай хүмүүсээ алдахтал нэгтэй юм байна. Ороод амьдрахад. Үнс юу гэдгийг нэг айхтар төрөнгө алдаад л нэг тийм бол нэг сүрхий сүдтэй юм бол биш яах вэ? Ойр дотны үнэ алдах бол бас хүнд байдаг юм байлээ. Дандаа эрхэлж явах юм шиг явж байгаа тийм юмтай очих дээр бас жоохон юу гэдгийг өдөргөнийг арчлангийн жам ясны тухай жоохон хэрэгцүүлээд илүү жоохон ухаачдаг юм уу таа л гэж бодсон шүү дээ. Зүгээр л нутаг таал амьдрахсан гэдэг туйлын хүсэл түүнд бий. Учир нь төрсөн нутаг их орн нь түүнд шүлгийн мөр шивндэг гэх. Тэр байгальтайгаа дэндүү ойрхон залуу найрагч. Үлийг үсэгчин гэж боддог. Цасыг царайчин гэж боддог. Салхийг оруулагчин гэж боддог. Сарыг үнгийгчин гэж боддог. Үснэс чин би тэнгэр үнэрлдээ. Царайнас чин би цасолдог. Уруулаас чин би салих залигдаг. Унгас чин би сарыг хардаг. Цасан царата сайхин урулта саран гуникта хачин Saç haramlıç yovya. Нүүдэлчний утга зохиол, нүүдэлчний яруу найраг гэдэг бол дэлхийд үнэхээр том зүйл гэж яддаг шүү дээ. Одоо бид нар шиг нүүдэлчин байж чадж байгаа айл газар хаанч тийм улс орн байхгүй. Бид нар шиг нүүдэлчин энэ нүүдлийн мөнхийн хөдөлгөөнд нэгээс нөгөөр ингээ модон тэрэг атан тэмээгээрээ нүүх дундаа амьдралын зовлон жаргал хийгээд ертөнцийг үзүүлэх гэдэг юм уу. Одоо олон арга үнэт зүйлийг бий болгож тэрийг он удаан жилийн турш хадгалж ирсэн юм үнэтэй байхгүй. Тийм учраас хөдөөрөөгөө тэмүүлээд байдаг тийм учиртай. Тэндээсээ суралцсан. Гэхдээ яг хөө ингээд бичиж ин л да. Суурин иргэншлийн тухай их шүлгүүд зүйлүүд их бичиж ин зарим нэг сайхан байдаг. Зарим надад таалагддаг. Тэгээ итерхээдэг тойлж ирсэн юм шиг. Бөөр нэг уйтгар гүнгээ ёроолд очсон юм шиг. Тийм зүйлс байдаг.
Зарим нь бол үнэхээр сайхан байдаг шүлгүүд бол. Минийх бол юу гэдгийг утга зохиол яруу найр гэдэг нь ямар ч хэлбэртэй байж болно. Зөвхөн нөгөө л хүний сэтгэлийг л зингүүлж чадах сони юм л да. Тэгээд хөдөөд очиж амдэр нь байгальтай ойрхон байна гэдэг бол миний мөрөөдөл. Утгагүй би мөрөөдлөө хэлүүлнэ. Бид заримдаа сэтгэл сэмлэх, өдөр тутмын бараасан амьдралын ачаанд зүрх хөндүүрлэн алхдаг. Энэ бол хүний л тавилан байх та. Ажиллаж амьдрч яваа мөчүүд минь амтгүй, хөггүй болчих шиг тэрл мэдрэмж. Хүн гэдэг амтын зовлон гэх даадаг амт юм байна гэж бодсон. Юу гэдгийг янз янзын ахуйн хийгээд амьдралын зовлон гачигдал энэ төр тулгараад байхад хүн дагаал байдаг. Өсөөл ядарсан ч гэсэн л гэрэл гээгээр үү те амьдрал руу аз жаргал гэж бодсон зүйл рүүгээ зүтгээл байдаг. Зүтгэж байгаа нөгөөтгөө арай ч юм олонгоо зарим нь буцаагаад галс гэдэг юм одоо юу гэдгийг харамсалтай маш түргэн алдчихдаг байхгүй. Юу гэдгийг тийм сэтгэлийн цэнгэл гэдэг юм чинь бас хязгаартай баймар юм шиг санагдаад байдаг надаа. Их цэнгсэн их хөөрсөн хүмүүс ер нь хормын төдийд л алдаа их тийм аюултай байдаг юм шиг надад санагддаг. Харин түүний өвдөлт юу юм бол? Цээжийн дэлддэг залуунаас нэр төр түүнийг хэн болгож байгаа бол? Тэр амьдралаас юуг нь олж авахыг хичээж яваа бол? Байгалийн гоо сайхан эмх бүсгүй хүний гоо сайхан ирэл тустай зүйл гэж ойлгодог. Бадрангуул хвчлэнтэй. Зузаан хавцсан дотроо л дүүрэн юм бодож явдаг байхгүй юу? Нэг өөрийгөө чагнах экшин байдаг юм аа. Би тийм дургу. Намраас эхлүүлэлээр норж эхлэндээ. Сэтгэл минь одоо эмзэг гэх юм бол нэг жижигхэн юмд лунж очиад байна үстэй эн чинь. Агуу их ингийн чинь байхгүй. Жаргал дээр дандаа байж идэг найз зовлон дээр эзгүй байхын гонигтай. Нэр төрөөл хайрлж хамгаалах чухал гэж дотроо. Тэгээ өөрийнхөө сэтгэл доторхойг л нэгж гисэн. Тэр хэм бэ? Хамаагүй одоо цэжид дэлдээд дэвээл хөөрöd байх юм бол тэгэл нэг мэтгэлнээс чи дээшээ гарчаад бууж ирэхэд аягүй хэцүү болно шин. Шат байхгүй юм чинь. Өөртөө томдсон хүслийн дор бид заримдаа ядардаг. Хүндүр гомдол тээчгээд бид өвддөг. Аар саархан зүйл дээр баярлан хөөрчхөд дараа нь бид гэмшдэг. Хэмжээ алив зүйл хэмжээтэй байх гэж би дандаа бодож байдаг. Хэмжээгээ эвднэ гэдэг юм уу юу гэдгийг хэмжээнээс хайлна мэдэхгүй. Тэгэж халихаад тэгэж задраад нэг надад нэг таатай биш байх. Угаасаа тэгэл юм болгоо хэмжээтэй гэдэг юм чинь тэр дотроо л амьдардаг байх гэж би дотроо боддог. Хэмжээгээ эвдээд хэмжээгээ задлсан, өөрөө нь задлах гэж оролцсон тийм ээ. Бас нам оюутан багт нэг багш хэлжсэн. Яг уу жоохон том толгойлоод нэг хичээл тасалчихгүй юу? Орж ирсэн. Толгоогоо чи ингээд өөрөө цохоод хавтгаад том болгоод байна. Наа толгоо чи яг чиний над би хэмжээнд чинь зогцох хэвээр. Одоо үнтэй адилхан одоо юу гэдгийг өөрөө алив зүйлийг хүчээр том болгох гэж оролдох утгагүй юм л да. Ягаад гэвэл чиний эргэн тойрон маш олон хүмүүс байгаа. Тэд чамайг дүгнж чадна. Чи өөрийгөө хизээж дүгнж чадахгүй гэж боддог. Энэ олон хүмүүсийн, энэ олон зүрхний анир хэр адилхан болоо? Найрагчийн эрх хүний нулимс хэр гашуун болоо?
заримдаа нэг тийм айхтар юм явах. Гэхдээ заримдаа нэг тийм өмрөөд байгаа юм бодогд байдгийн шүү. Тэгээ хитрхи залуу хүн ийм ярьж болохгүй энэ төр зарим хүмүүс тийм ярьдаг юм лээ. Би ярмаар санагдаад байдаг. Ажлаасаа дараа харьж явах ч юм уу, гадуур дотор ажил амжуулж явах ч юм уу. Нэг юм эмээ чааваас одоо насаараа л амьдарсан. Одоо хуучин бол хэдэн жилийн өмнө нөгөө социалист нийгэмчээстэй жинхэнэ хэвдэж исэн анх дахаар 5 жилийн гавшгааж энэ төргээл бүгдийг л авч исэн хүмүүс. Нэг утас тавьчихсан ингээд дараа сууж байгаад би яагаад өвддөг юм аа. Тэгээ нэг хүүхэд одоо юу гэдэг урдаа нэг хайрцаг тавьчихсан. Гойлгогуугаад шав солгоо хоолоогоор бүрийг даарад өлсөөд ядраа туйлдсан. Тийм хайр нэгсэн хоолоогоор дуулаа сууж явах хэрэг нэг өвдөд идэх юм байна. Бид нар чинь энэ том газар нутагтай шүү дээ, тий. Энэ олон малтай. Ингэж явах ёсгүй даа л гэж дотроо боддог. Цааш нь илүү ярих юм бол улс төр болчих واخ. Би улс төр ярих дурггүй. Юу н ярих ч байх. Уран бүтээлч хүн болгонд тэмцэх өвөр мэд чадвар, өөрийнхөө хэлэх өөр философи байдаг ажээ. Тэр амьдралаас юуг нууж явдаг юм? Тэрэнд хязээж дэлгэж боломгүй ямархан нууц байгаа вэ? Тэр хэм бэ? Амьдрал их сони юм шүү дээ. Бүр гүн рүү нөрөөд ингээ бодоод тах тэр зовлонтой санагдаад байдаг надад. Өвлийн өөр гэдэг юм уу? Одоо зовлон жаргалын тухай бодоод л ингээл хүн жоохон ирэмгийл баймаар юм шиг үл амьдралд. Янз янзаар хэлсэн ч гэдэг хүүхдэрэх хоёрын хоорондох цаа гэдэг юм л дээ. Тэр нэг тийм энд бидний үлдээж байгаа мөр болох тэр мөрөөл нэг тийм тод хийгээд гэгээтэй үлдээх их чухал юм байна даа л гэж дотроо бодсон шүү дээ. Зүгээр л түүний инээмсэглэл ямархан үнэтэйг, түүний унгаж байгаа үгс худлаас хэр хол байдгийг, түүний дотор хэн байгааг л бид олж харахыг хичээнэ. Заримдаа их амархан жижигхэн юм дээр хүн танигддаг шүү дээ. Заримдаа бол хэцүү. Тийм санагддаг. Заримдаа жижигхэн хоёр алхмын цаанд хүн танигдаад байдаг санагддаг юм да. Заримдаа одоо юу гэдгийг 10 20 жилч танигдахгүй хүн байдаг байх гэж дотроо боддог. Хэлбэрийг илүүд үздэг өнөөдөрт тэр хэрхэн ханддаг болоо. Тэр өөрийгөө ямар ертөнцид амьдарч яваа гэж боддог бол. Тэгээ энэ донцлогоотой нийгэм бол яг хийж өгчээд нэг дотроо бодож. Яг уран бүтээлч амьдрах нэг. Тэр хэм бэ? Өнгөрснийг өнөөдөрт түүчээлдэг үнэн түүх дотор амьдарч явна. Түүний бодсон болгон, түүний санаж сэдсэн бүхэн үг бүтээл хоёроор нь илэрхийлэгдэж, чимээ аниргын дундах тэр тайлгдашгүй ертөнцийг эвдэж баг шиг. Тэр хэм бэ? Сар уснаас согоо шиг тонгойж юмсан салхийг уулас сангасан адуу шиг залгилан манан хөндөй хүнжил шиг нөмөрч марлаг шугай хөгжим шиг дуургана. Гол мөрний хөгжөөн тэгшгийг загас тэмээлцгэн шиг залгиж говсхүн инээд алчуур шиг хуучрна аниргүй тал далбаа шиг гандаж сахилах зэр гал шиг дурлцсан.